За сайн байцгаана уу? Монголик цэгмийн сайтаас энэ сонирхолтой хоёр хүнийг нэг контент хийлгэхээр ураад байгаа. Энэ контент бол те өнөөдөр эмэгтэйчүүдийн шивнээ ч юм уу, охтын яриа гэх ингээл янз янзын контентууд байх юм а эмэгтэйчүүдийн. Бид нэр өөрсдөө чинь эмэгтэйчүүдийгээ бас хүндэлдэг, хайрладаг те ээж гэж одоо залбирдаг, бурханчилдаг тийм арт түм юм. Гэвтэл энэ хугацаанд бид нэр ингээ харахад эрчүүд маань хайччихваа гэдэг юмнууд баг. Энэ эрчүүд зориулсан за яг ганц нэг юм контентууд байна. Тэр нь хөдөлмөр, спорт, цэргийн одоо цэрэг татлагт явах нь сайн, их орноо хамгаалах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм юм дээр л эрчүүд харагдаад. Эсэргээр хүчирхийлэгч байд юм уу? Хүн чанаргүй, ноён нуруу хугарсан гэдэг юм уу? За хүүхдээ орхиод явсан гэдэг ч юм уу. Иймэрхүү жишээ болгон тэр ирчүүд дэндүү ноёлоод ах юм аа. Тэгээ энэ ирчүүд хайччихва. Монгол ирчүүд гэдэг Монгол ирчүүдийн тодорхойлох философны үе, соёлны үе, Монгол эрхтэй хүн гэж энэ дэлхийн ертөнцийн ирчүүдээс ялгагдах онцлогтой юу үгүй юу? Бид нар өнөөдрийн яриад байгаа шиг зарим нэгнийх нь хилээд идэг шиг тийм нунж дорой хүсдэнгүүд болцсон юм уу? Эсвэл бидний энэ байгаа байдал ерөөсөө л энэ юм уу гэд ингээд олон талаас нь эргцүүлж яриасаа дэсэ гэд ингээд тав ер маань энэ контентийг хийхэр болж байгаа шүү байна. Тэгээд энэ нэр нь ч гэсэн их сонирхолтой нэр санагдлаа л да надад. Эрчүүдийн код гэх тийм. Эрчүүд ер нь кодтой юм уу? Энэ код руу нэвтрэхэд ер нь юу хэрэгтэй юм те? Нөгөө хатан ухаан бүсгүй хүний сайхан айл хэрэгтэй юм уу? Эсвэл эднийг ойлгоод те зөнд нь байлгачих хэрэгтэй юм уу? Бид нар сурч болох хэрэгтэй юм уу гэл зөндөл асуудлууд гарч ирэх баг. Гэхдээ энийг нэг юм албан байдлаар ч юм уу те статистик яриад эрчүүд ингэж ийн гэл нэг эрүүлжүүлэхийн тоо гаргаж ирж яриа л те. Тэдний эрчүүд эрүүлжүүлэгдлээ гэл те. Эсвэл нэг гэр бүлийн хүчирхийлэгчийн статистик гаргаж ирээ л те. Ингээд байхгүй байх гэж би бодоод байгаа юм л та. Тэгээд нөгөө Сталины хэлсэн үг байдаг. Нэг хүний үхэл бол эмгэнэл. Мянган хүний үхэл бол статистик гэдэг те. Энэ эрчүүдийг хайх, эрчүүдэд одоо энэ зэнзийн үеийнхэн байна. Эдгээр маань яагаад ийм эмгтээлэг болоод байна? Нөгөө сайхан хүндтэй алчиг сургаалаа хайртаад байж идэг буурлууд маань хайчиж юу тий бид нэр одоо ингээд ер нь хэн байх юм бэ гэдгийг хэл таврын контент өстө үзэх байх л гэж бодоод байгаа. Тэгээд энэ контентын эзэд бол та бүхэн харж байгаа баг. Манай алдарт хашаах маань байна. Алдаргүй хүн ч гэж юу ах уу гэдэг шиг тий. Манай хапуул маань байна. Тэгээд би энийг нөгөө энэ контентыг яагаад гоё контент болох болоо илүү яагаад ийм амьсгалтай, характертай гоё контент болох вэ гэж бодоод байгаа болохоор. Та бол ингээд одоо юу ч надад наалтхаа болсон гэдэг шиг тий амьдралаа өөрийнхоороо туулаад үцтгээ үцсэн 40 гарсан 4 дарсан ат гэдэг шиг юм эрхэн байж байна. Манай хапуул маань болохоор яг одоо эд хийж бүтээж явж байгаа ийм залуучуудын төлөөлөл байна. Тэгэхээр ер нь эр хүн яаж амьдэрдэг, яаж төрдөг гэдгээс л ингээл явах хэл та тий. Контентын талаар та хоёр маань гоё сонирхуулаач. Яагаад энэ контентыг юу хийхээр? Юу надад хабуул санал тавьсан. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг хабуул санаачилсан гэж байна. Тийм болохоор санаачлагч эхлээд яагаад нэр энэ нэвтрүүлгийг их болсон энэ талаар өөр ярьсан илүү. За тэгье. За баярлаа. Юу яаж байгаа юм? Энэ цаг үе болохоор ер нь жоохон эрчүүдэд их хатуу цаг үе. Сая таны хэлсэн шүү дээ. Одоо эрчүүд хайчичваа гэдэг. Энэ бол жижиг хэсэг нь байгаа. Ер нь биднес өнөөдөр юуны талаар ингэ подкаст хийх гээд, юуны талаар нэвтрүүлэх гээд, юу хүмүүст хүргэх гээд байна вэ гэхээр ёрчлонгийн тэн хагасын тухай л ярина. Яагаад гэвэл ир юм гэсэн хоёр бодгал байгаа шүү дээ. Амтан дээр ч байна, зүхэн дээр ч байна. За тэгэнгүүт ир хүн яах ёстой вэ гэхээр
Одоо л энэ цаг үеинд яагаад хийж ийнэ гэхээр гашуун цаг үе байгаад, эр хүнийг сонсдгоо дүлий цаг үе байгаад, эр хүнийг ойлгодгоо тийм манандсан цаг үе байгаад. Тэгэхээр ирчүүдтэй туслая. Төөрөгдлийн нарилгая. Замыг чиглүүлье. Аль болох чадхаараа. Хөөе нэг хүнд ч гэсэн ингэж нэмэр болж ивэл болно гэдэг үүднээсээ та бид хэд болохоор одоо яг мэрэгжлийн хүн биш. Зүгээр яг ганцхан мэрэгжлийн эрхтэй хүмүүс л байгаа тийм ээ. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүсээ явчихж байгаад нөгөө нэг хүмүүсийн төөрөгдлийг арилгая. Тэгээ юунд донтоод идэх. Уламжлал нь юу вэ? Эр хүн юунд дуртай? Эр хүнтэй яаж зогчиж байх юм гэдгийг хүмүүст хүргэе. Тэгээ ер нь орчлонгийн тэг ахсын тухай л ярилцъя гэсэн санаагаар хашаахыгаа гойсон, жившэрсэн. Тэг. За танаа хамт олныг бас гойсон, уруу татсан, бүгдээрээ жившэрсэн. Тэгээ гурван цагийн эр хүн чинь ингэж сууж илэн. Ер нь энэ цаг үеэ ер нь их олсон. Бүтээл болоо л гэж бодож байна. Хашаах яагаад зөвшөөрч юу? Би ер нь Та чи их гой октооттой нэгтэй. Гэхдээ би аав хүн штэ. Аав өвөө хүн баггүй юу. Тэгээ яалтчгүй бол тэгэл ир өстөө. Тий. Тэгэд ингээд би их кино үзэн их юм унших дуртай. Тэгээд тэр зохиол дээр гарч байгаа баатруудын одоо үйлдэл тийм ээ. Надад бас их аягүй сонирхол төрүүлдэг байсан. Юм бодоход аягүй хүргэдэг байсан. Тэгээд тэр бодлуудаа би хуваалцаж ярилцахыг хүссэн нэгдүгээр. Тэгээд энэ бидний одоо энэ хийж байгаа эр хүний код гэдэг энэ контент маань одоо хамтдаа зүгээр өөрснөө судлах тийм ээ. Өөрснөө нээх энэ гол чиглэл нь энэ гэж бодож байна. Яг гэх юм бол бид нар бүгдээрээ мэрэгжлийн хүн биш гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүсийн авчирээ энэ дээр бид нар зүгээр одоо ирчүүд ингэж бодож байна. Ингэдэг юм уу? Юу нь болохгүй байгаа юм. Тэ энэ яагаад ингэж байгаа юм. Яг жинхэнэ одоо тэр статистикийн газрын хүний энэ авчирээ тийм сэтгэл судлаач энэ авчирээ шүүгчийн авчирээ өмгөөлөгчийн авчирээ гэдэг шиг тийм бүгдээ авчираад ингээд тэгээд бас ирчүүдийн эмчнэр байна. Ингээл янз бүрийн асуудал бидэрт тулгардаг шүү дээ. Тэгээд тэр талаар бид нар өөрсдийнхөө бодлыг ярилцаад ийм асуудал тулгарч юм гэдгийг бид нар сөхөж яриа. Тийм ээ. Зүгээр тэр ер нь хараа ямар нэгэн кино юм уу уран зохиол дээр гардаг бодит дүрийг аваад за эсвэл бүр магадгүй хүн зөвшөөрөх юм бол тэр хүний амьдралын кейсийг ярих. Тийм ээ. Яг бодит хүний амьдралын кейсийг ярих. Тийм хүн зөвшөөрвөл тийм ээ. Зөвшөөрөхгүй юм бол одоо энэ урын сан одоо энэ дэлхийн том уран зохиол эн чинь тийм ээ. Сонгодог уран зохиол дээр юу бичигдсэн байдгийг, яадсан байдгийг тийм ээ. Би 2-3 кино дээрээс аюу их тийм сэтэл төрсөн. Тэгээд би өнөөдөр ихний кино Үгээцүү гэдэг Мант сарны домог гэдэг. Борооны дараах. Тий, борооны дараах Мант сарны домог гэдэг 50 хэдэн оны кино. Японы яг классик кино тий. Тэрэн дээр гардаг үйл явдал надад бас аюу сэтгэл догдлуулсан л да. За тэр байна. За тэгээд бас нэг тийм нэг аав хүүгийн хайрын талаар бас нэг кино бас үзлээ. Бас л аюу классик кино. Тэгээд тэрүүний талаар бас ингээд ярилцмаар санагдаж байна. Тэгээд миний бүр ингээд анхан нэг тийм юм хүсэл мөрөөдөл төрсөн юу байсан гэх юм бол нэг тийм солонгосын нэг тийм баримтат нэг тийм нэвтрүүлэг гарсан юм. Аав нарыг ингэж оруулж ирээд хүүнэр нарын ингэж хол ингэж суулгаж жагаад аав нарын асууж байгаа байхгүй. За хүүгээ хэр хайлж яв, хүүхдүүдээ хэр хайлж яв. Тэнд байдаг ихэнх аав нар би хүүхдээ сайн хайрлаж чадаагүй гэдээ үйлж байгаа байхгүй юу. Тэгээ хүүхдүүд нь тэр нэг сонсоод үйлээд аавгаа ойлгоод тэр нэвтрүүлэг бол ингээд надад амар ингээд сэтгэл зүрхэнд аяг хүрсэн. Дотроо хайрлаад байдаг. Тэр нэг илэрхийлж чаддгүй хүүхдүүд нь тэрүүний бас тийм ээ. Энэ ээжтэй адилхан ингээд юм болгонд нь аав ч нөгөө ингээд гэдэггүй болохоор хүүхдүүд тий аавын хайрыг тэр болгон шууд ойлгодог юм биш үү тий.
Тэгэхээр энэ талаар ч гэсэн ярилцаа тий. Тэгэхээр нэг эр хүний дотор мөнгө чанарын талаар ярилцах ийм хүсэл ер нь байсан болохоор би энэ юг саналыг аюу дуртай хүлээж авсан. Тэгээд юу байгаа? Хашаахын яран дээр нэг жоох нэмж ирэхэд яг тулгуурууд нь ингээд хашаахаас гарч ирдэг. Хашаахаа өөрөө аюу түшигтэй. Энэ ямар очтой вэ гэхээр энүүгээр хүүсийн ялгаа гаргаад хоорондоо муудалцыг байлдий зодтолтыг гэдэг юм. Ерөөсөө биш. Амьдралын яг цаад утга учир юу гэдэг юм. Өсөл тэмүүлэл юу гэдэг гэхээр хамгийн нэгдүгürt амар амгалан байдаг. Амар амгалан лөө ойртой. Тэхийн тулд амар амгалан байхын тулд ирчүүдийн кодыг чадлаараа тайлхаж хичээх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр энэ нэртэй холбож байгаа. Манай контентын зорилго бол тийм. Эрэхтэй юмд ингээд цээж ингээ хоосон балбаа суух биш. Учир начрыг олоод ингээд ерөөсөө хүмүүс юм эвтэй амгалан л байл. Одоо сая хашаах ярьлаа штэ солонгост ингэдэг тэгдэг ийм контентын тухай гэдээ ярихад энэ дэлхийд даяар одоо эргээд хүн ёсны амьдрал руугаа тэмүүлж эхэлж байгаа хэлбэр байхгүй юу? Нэг хэсэг чинь лаг босс амжилттай юу гэдгийг джентльмен юу ийм оргилруул ингээл бүгдээрээ нэг юм гоё ганганлуу өнгөнлөө зүтгээдсэн бол одоо эргээд хүн чанар руугаа явчихж байгаа байхгүй юу? Тэхийн тулд энэ төөрөлтөд байгаа төөрөлтөө гаргаж ирчүүдтэй тийм болёо гэж хэлж байгаа. Зүгээр яг бид гурав энэ ингэж яриад хийж байгаа болохоос ер нь гэхдээ яг нийт хүмүүсийн дунд энэ үнэхээр шаардлагатай болсон. Нэг ойлгох гэж хичээх. Саяхан уучлаарай яг юм хэлсэн. Хэвлэл мэдээллийнх ингээд одоо Мартин 8-аарч байт юм уу? Баяр ёслолоор сэтгэлдлүүд их годомжноос авдаг те хүмүүсээс. За ямар баяр болж яаж юу гэж мэдчилгээ төвшүүлмээр юм да сэтгэлдээ хэлээч. Тэгэхэд ингээ харж яхад хөвгүүдээс Мартин 8-аар сэтгэлдлийг нь асууж ин л та. Одоо юу хэлмээр байна ямар. Тэгэхэд ингээ банд нар зогссон. Инээлдэж байгаа гэж хэлээд. Охтуудаасаа юу өсөх вэ гэсэн чинь охтуудаа бидний бити зодооч. Тэр яг хөвгүүдийн хүсэл мөн үү биш үү гэд ингээд харахлаа. Бид нар нэг ийм хүмүүжлийн арга барил ч гэсэн өөрчлөгдсөн байх шиг байна л да. Одоо орчин үе, гендер, тэгээд хүний эрхийн мэдрэмж гэж ярьж байгаа хэллэгүүдийн цаана энэ бидний уламжилт харилцаа улмал хөндөрөөд гэр бүл рүү энэ дайрсан, довтлсон аавыг нь одоо эхнэрээр нь муулуулах гэдэг ч юм уу те ээжийнх нь аавынх нь эсрэг тавирна ч гэдэг юм уу нэг сонь харилцаанууд яваад байдаг. Цэцэрлэгт ингээ харж ихлээр банд нарыг очиод голроосоо титлэн октод гусаад яваад байдаг яадаг ч үү те. Бид нэр октоудаа болохоор ерөөсөө ингээд гүнж юм, хайр юм гэл ингээд идэг. Банд нараа тоохгүй орчт юм биш байгаа гэдэг юм болгоомжлоо. Тэгээ одоо энэ та хэлж штэ те. Энэ кинонууд дээр ерөн эр хүнийг яаж дүрслээ те. Мөн чанар нь юу юм? Философи юу байгаа юм те. Японочдод юу яаж үзүүлээд байгаа, монголчууд яаж үзүүлээд байгаа, солонгосууд үзүүлээд байгаа, Холливуд яаж үзүүлээд байгаа юм. Тэгээд энэ их сонирхолтой тэр одоо бүлэг хэсэг бол сонирхолтой л байх л та киноны хэсэг бол. Одоо гэтэл биднэр дээр одоо бидний яг миний насны үеийн хүмүүсүүд ингээд харж байгаа. Шагдар гэж дүрийг монгол ирчүүд бүгд мэднэ те. Адгийн шаарл гэлээ те. Гэтэл шагдар хөрхийн уг нь их нэртэй хэлж идэв штэ. Хоёулаа нэг хүүхдүүдэд агуулаа тоглолт үзье, жижиг үзье. Эхнэр үгүй айлс гэртээ суугаад байдаг те. Тэгээ хамгийн аимшигтай тэр киноны төгсгөлт нь тэр шагдрын үлдээд борон донд бороо асраад машин дотроо хүүхдүүдээ охиныхоо хормыг хараад байж байгаа тэр сцен тий. Тэгээ охиных нь тэр найз залуудаа хэлж байгаа үг чамайг ирээдүйн шагдар болохгүй их баталгаа хаана байна. Нэг ийм нэг тий дайсагналцсан харилтаа тий. Уг нь монголчин эртнээсээ арга биелэг тий ир юм гэдэг углаар хүртэл байдаг тий. Хээхвар энэ онцны хүртэл тийм байдаг арц түм шүү дээ. Гэтэл өнөөдөр яагаад бид нэр ингээд хоёр тал эсрэгцэд зогсчоод чи би гэдэг болчихоо гэдэг юмыг л энэ ч нэлээсээ үзүүлэх байх л та тий. Нэхийг чих бах тий. Тэр сая тэр нэг кино тэр жоо нэг тийм юу Японы тэр нэг эртний юу үлгэр төлс нэг тийм одоо нэг
зүм бэлгээ нэг эвгүй нэг зүм сувингийн аюух гардаг штэ. Тэгээ тэрнтэй ингээ холилдсон тийм кино байгаа байхгүй юу. Нэг баарчин залуу их нэртэй. Тэгээд тэрний найз нь бас нэг тариачин залуу хоёрын тухай гарч байгаа. Тэгээ баарчин залуу бол баараа хийгээд зараад тэгээд их мөнгөтэй бол ихсэн хүсэлтэй. Тийм. Юу нь болохоор нөгөө найз нь болохоор самурай болох хүсэлтэй. Баатар болоод хэн нэгэн болох гээд шүү дээ. Тэгэхээр тэр хоёр зан хоёулаа эр хүнд байдаг те. Баатар болох хүсэл тийм ээ. Баатар болох хүсэл. Гэхдээ яг жинхэнэ баатар утгаараа биш. Тэгтэл нэг юм баатарлаг баймир шүү дээ. Тэгээ жинхэнэ эр хүн тийм ээ. Тийм. Тэгээд тэрнийхээ төлөө явж байгаа тэр залуу. Нэг нь. Нөгөөх нь болохоор юугаа зараад шаацсан баараа зараад амжиргаагаа өгөөд их мөнгөтэй болох гээд. Тэгээд тэр хоёр хот руу явж байгаа юм шүү дээ. Тэгээ яг тэр үед нь Японд иргэний дайм болоод ер нь цаг самун үе болцсон. Ер нь хэцүү болцсон үеэсэн. Тэгээд эхнэр нь за яах вэ? Тэр мөнгө яах вэ те? Гэр бүл аюул чухал шүү. Яг хөө эхнэр хүн бол тэр үнийг мэдээж шилнэ. Ямар ч эмэгтэй хүн ар гэрээ боддог те. Эрэгтэй хүн тэр ар гэрээ илүү сайхан амьдруулахын төлөө чинь мөнгө яах гэж болох гээд байгаа юм. Тэ? Илүү сайхан хоол ундтай бай. Эхнэрээ гоё хувцлаа. Тийм ээ. Хүүхдүүдээ баясгалтай байлгая. Тий. Ингээд тэгэхээр энэ дэр бол эр хүн зөвхөн ингээ хувь бодож явчихж байгаа юм бол биш байгаа үстэй. Тэ? Тэгэхээр энүүний тал дээр би бас ярих гэж бодоод байгаа байхгүй. Яг тэр киноны үйл явдлаар ингээд дүрсээр ингээд танилцуу ярихад айгүй тийм сонирхолтой онцгой гарч ирдэ. Задлаад ингээд ярих юм айгүй гоё өнцгүүд гарч ирдэ. Тэрэн дээр тэгээд хаа юу гэдэг. Яг одоо биднээс ярих гэдэг одоо энэ подкастын ерхий бүх юмнууд явж идэг. Сунал, тажаал, хүсэл, тэмүүлэл, тэгэнгүүтээ төөрөгдөл, эргэлзээ. Тэгээд төгсгөлд нь юу тавьж ийн гэхээр ухаарлыг пак гэж хайж байвал. Тэгээд тэр хоёр одоо ингээд яваад эхний удаад яваад нөгөөх нь эргэж ирэхгүй. Яг нэг самараа болох гээд үлдчихэд байна шүү дээ. Тэр эхнэр хүүхдийн асуудал бол одоо хоёр дахь асуудал. Эр хүн өөрийнхөө зорьсондоо хүрэх ёстой тийм ээ. За тэгээд тэр үлдчихэж байгаа. Гэхдээ тэр зүгээр л тариачин болохоор хизэж байлдаж үзээгүй. Тийм ээ. Сэлэмж барьж үзээгүй. Баг л самараа болох гээд шүү дээ тий. Тэгээд самараанууд дээр очиж надад ингээд самараа болгооч тий. Надад ингээд авчаач тий. Нөгөөдөл нь чи тий сэлэмж байхгүй бомбаш явахгүй чи ядахтаа сэлэм бомботой болоод ирээд тий. Тэгээд чи цэрэг болж болно шүү дээ гэдэг. Тэгээ манай хүн бүх тэр олсон орлогоосоо нөгөө найз нь чинь хоёулаа 8 хийж байгаа шүү дээ. Найз нь мөнгө өгж байгаа байхгүй юу? Харамгүй өгж байгаа юм. Тэгээ мэдээ хэдэн төгрөгтэй болчиход гэртээ авчихын оронд зэвсэг одоо юу хөдөлтөд авчиж байгаа байна. За эмэгтэй хүний нүдээр харах юм бол тэр нөхөр бол аюу гэр орноо боддгоо өөдгөө юм болчиход байна. Аймжхан тий өөрийнхөө төлөө яваад байд. Гэхдээ тэр эрэгтэй хүн чинь өөрийн шин ертөнцтэй өөрийн гэсэн нэг зорилготой хүрэхийн тулд явж штеп. Тэгээд ирэхгүй алга. Тэгсэн чинь нөгөөх нь гэртээ буцаж ирээд эрэхтэй эхнэрдээ торог авчирж байгаа юм. Тэгээ хоол унд тий сакега авчирж байгаа юм. Загасаа авчирж байгаа. Тэгээд тансаг байхгүй. Тэгээ ямар гоо. Тэгээд эхнэрийн хүсэл юу гэж хийж байгаа гэх юм бол чи ингээд бидэртэй хамтлал байвал жаргалталтай. Тийм ээ. Тэгсэн чи гоо чи мөнгө байвал ийм сайхан бид нар ингээд те чамд энэ гоё байгаа үст гэсэн чи энэ торог чамд аюу гоё зөгч байгаа үст би чамайг ийм торог өмсөөд те ийм гоё хувцастай яваасаа гэж бодоод те ингээд тэгээд хүүхэд минь ингээд юм мэдээд те гоё амьдраасаа гэж би бодоод байгаа гэсэн чи торогч яах вэ те чиний надад ингээд сайхан хандж байгаа чинь л одоо хангалттай гэдэг. Эмэгтэй хүн яг эхнэр хүний хувьд аюу гоё тэр нэг хэлж байгаа. Нөхөр болохоор илүү тэр эхнэрээ тансаг амьдруулмаар байна. Нэг тий гэр орноо татчмаар байна. Өөдөлчмөр байна. Мөнгө нэг шийднэ гэх тий. Тэгээд одоо ажиллаа хийгээд тэгээд тэр ажиллаа хийж эхлэхдээ одоо улам илүү хий. Одоо мөнгө одоо яг нэг дайн сумны цагаар 8-аач сайн явж байгаа. Энүүний төлөө одоо ингээл ажиллая гэдэг. Тэгэл ажиллаар шахаал хүүхдээ дараа нь загнаал холдчихээ битгий садаа болоод тэгээд нөхөр бүх оюун санаа бүх бодол ажилдаа орчиж байгаа байхгүй. Тэгээд ихнэр хурдан чи ингээд яагаад ч тэгээд ихнэр нь гомдолж байгаа. Өмнө бид нар тийм ээ
Илүү чи илүү ийм хүнлэг иймтэй инэрэнгүү байсан. Одоо чи жоохон мөнгө болоод жоохон өөрчлөгдчих. Миний чамаас хүсээд байгаа юм одоо эмэгтэйчүүдийн өсдөг зүйл нь тэ чи надад л зүгээр л цагаан ханд. Тийм ээ? Ингээд гэрүүлийнхаа уур амьсгалд л ингээд гэхдээ эр хүн чинь өөрөө мөн чанар нь энэ цаашаа явах анчин штэ ер нь тийм ээ. Тэр чин мөнгө олно гэдэг чинь тийч ан хийж л энэсэл үг штэ. Ол зомог олж ирж гэртээ орж ирэх нь бол эрэгтэй хүний яг мөн чанарт бүр ингээд дээрээс нөхө. Одоо яг ерөнхийдөө юм хүүсээр талцах асуудал бол биш л дээ. Гэхдээ одоо энэ кино илүү тод харуулдаг. Эр хүүстэй эр бодгол бол ингэж ерхийлж ингэж хартдаг. Ерхийдөө гэр бүл ад жаргалтай байна. Тэхийн бол эхнэр ад жаргалтай байна. Би олж чадна. Хүүхдүүд ингэн гэдэг. Тим эмэгч нөгөөнийг хин гинжүү. Гинжүү шүү дээ тий. гинжээр болоо. Тийм гинжээр оожлоо. Тэр нөхөр чинь тэгээд яваад байдаг байхгүй юу? А тэгэнгүүт эмэгтэй хүн яадаг вэ гэхээр тэр ерхий багагийн дотор деталуудын түүждэг. Тэр дотор найз байгаа юм, тооцоол байгаа. Тэр үүднээс ингээд дандаа нэг талаараа саад болоод байгаа юм шиг тий нөхөрний ингээд улаарад ингээд дайрж яхаа тий за одоо баг болоо битгий хийж явах шиг. Тэгэхээр яг эн чи яг гол зөрчил яваад идэг байхгүй юу? Ер нь хамгийн инээдтэй нь эргээд очих нөгөө нэг хүрэх цэг нь үр дүн нэг байгаад идэг. Бүгдээрээ л адилхан гэр бүл ад жаргалтай баг. Эхнэр нөхөр энэ намайг хайрлах, би энийг хайрлах. Ерөөс ингэж нэг юутай яваад байдаг. Гэхдээ хүрэх зам нь юм детальцсан юм ойрхон алхаж явд. Нөгөөх нь зүгээр хав гэдэг нэг шууд хараачих гээд байдаг. Гинжараа яг тийм шүү дээ. Шууд ингээ амжилтанд хүрчих гээд байдаг. Тэгэхээр энэ кино болохоор надад бол таалагдсан юм нь яг манай энэ подкасттай бол өстой бүр 100% нийцэж байгаа. Яг эрэгтэй хүнийг тэгээд зүгээр айгу ингээд би ингээд товчлоод ярьчихлаа өнөөдөр анхны юу юм чинь те. Тэгээд тэр хоёр дахиж яваад тэгсэн чинь нөгөөх нь бас ирээд тэгэл дахиж хоёлоо яваад тэгсэн чинь тэр нөө найзын Тобэ гэдэг байхгүй нөө самурай болох гээд байгаа нөхөр нь тэгээд ингээд Вакаса гэдэг тэгээд тэр яг одоо тэд нэр шин баар саваа хийчихэд усан онгоцол юу заваар явж байгаа байхгүй яг тийм бол нөө иргэний дайм болоод одоо яг тэдний тосхон шүдэх гээд тэгж яхад чинь улаарж явж хагаад бүр өмнө зүхтаачих байсан юм өмнө зүхтааж амжихгүй нөгөө юугаа баар саваа нөгөө нэг гал түлж тийм ээ нөгөө хатаах гэжсээр байгаад ингээ удаад тэгээ завэр яваад тэгээ завэр явж байгаа нь ингээд өөр ертөнц рүү өөр нөгөө сэргэлдэх ертөнц рүү орж байгаа яг тийм хэсэг гараад ирж байна нэг тийм юм нэг Японы нэг мистик кинонууд чинь нэг тэгээ нэг дуу мон тэгээ тэр нэг өнгө тавилт амар шүү дээ тэгэл яваад орж тэгээд ихнэрээ үлдээж байгаа. За чи одоо энэ чи аюултай би цаашаа би яваад би нэгэ зарнаа. А чи энэ чи ингээд хүүхдтэйг үлдгээд манай хүн яваад гэж байгаа байхгүй. Ихнэрээ бодиттой байдалтай чи өөрөө тэгээд далдсан руу яг тэр киноны утга зохиолын санаа тийм ээ. Тэгээд ингээд очиод тэр хотод очиод 8 хийсэн чи бас л аюу сайн 8 хийгээл мөнгөтэй болоод ижсэн чинь Вакаса гэдэг нэг амар гоё хатагтай урч ирэн. Яасан гоё шаадсан бэ? Ямар гоё чи энэ нэг хийсэн үү? Энэ стажинг мастер үний хийсэн шаадсан юм та энэ нэг би энэ чинь ингээ бүгдийг авъя. Манай гэр түргээд өг. Тэгээ нэг юм зарц юу те нөө юу үйлчлэгч авгаатайгаа хоёулаа ирээд тэгээ давхуулж явж байгаа байхгүй. Хамгийн зөв. Тэг ингээд дагуулад ингээд явсан чинь нэг юм. Эхнэр бол бүр нутагтай байгаа тий. Нутаг ч юм уу нутагаас арай гарцсан. Тэр дайнаас ингээд дөрөөд гарцсан, дайчсан тий. Тэгээд ингээд тэр юун дээр очсон байжсэн чинь нөгөө хүүхдэд тахад яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг юм жоохон нурдсан байшин машин ингээд эцгүү зилүүд газар ингээд тэгсээр нь ингээд тэр хүүхэн дэндүү гоё хүүхэн байхгүй. Яг язгуурт хүүхэн. А манай хүн чинь тариач штэ. Тэгэхээр тэр үеийн тариачин язгууртнууд энэ зэрэгэл юу лээ өмсөн зүүсэн ярианы соёл моёл шал өөр хоёр өөр ертөнц байхгүй. Тий. Тэгээд нөгөө хүүхний чинь манай хүн зүгээр ингээд шүлсэн баргалж ингээд гоожод ардаас нь дахиж авчих. Тэр гоё хүүхнээ дагахаас өөр аргагүй. Тийм гоё хүүхнээ дагаад. Хажууд нь тэр ямар юу руу орж ийн гэдгийг зүйл анзаараад орж. Тэгэл нөгөө хүүхэн чинь нөгөөдгийг чинь ямар гоё юм
чи ямар гоё уран юутэй чи тэгээ надтай байгаач гэ дандаа магтаал дандаа ингээд тэгж жагаад манай хүнийг бүр ингээд би яваач энэ тэгээд тэр хүүхдээ нөхцөөд тэгээ бүр ингээд замбраагаал тэгээ тэр замаа алдчих нөгөө хүүхэнтэй чинь бүр ингээд янаг амраг болоод тийм ээ тэгээд жаргаал тийм чинь их гоё тэгээд дараа нь яг киноны яг ерөн төгсгөл явцаа ингээд юу болсон гэх юм бол тэр хүүхэн сүнс болж таарад жинхэнэ биш юу тэгээд тэр хэсэг дээр тэр кинонд тэр чи санаж нөө юун дээр юм худалдаж явах гээд бэлэг ихнэрдээ бэлэг худалдаж явах гэж явж байгаа шүү тий очоод ингээд яарсан чинь нэг хүн дээр хэлсэн чинь би тэнд амьдардаг юм а тийш нүргээд өгч гэдэг юу ч гэлээ гэсэн чинь оо түүл чи надад аваа зайл би чамаас мөнгө авахгүй нөгөө газар мэддэг тий тэгэл нэг биш болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг лам тааралдаад чи яг тий мууяр юмтай чи нөхцсөн хүн байна. Тэгээд ингээд нүүр мөрөн дээр ингээд баахан юм зурж өгөөд тэгэл очсон чинь нөгөөдөр яаж байгаа юм бэ? Яагаад надад ингэж байгаа юм бэ гэд тэгэл нөгөөдөр чинь чавчих гээд нөгөө хүүхнээ. Тэгсэн нөгөөдөр чинь сүнс юм чивч болохгүй тэгээд яваад. Тэгээд ингээд өглөө ингээс ирсэн чинь яг балгасан дотор унтаж байгаа юм чинь. Тий тэгэл энэ ч одоо юу юунд яач вэ гэдэг. Тэгээд тэрүүний концепц нь юу байсан гэх юм бол эрэгтэй хүн магтаал дуртай, сайн сайхан юм дуртай ингэдэ. Хичнээн эхнэрүүдээ тэр бэлэг авч өгөх гээд явж байгаа нэг юм байна шүү дээ. Тэр нэг хүүхэд эхнэр хичнээн гоё хүүхэнтэй ч гэсэн бас далдуураа яваад тэр нэг зах орж байгаа чинь тэр залууг авралын замбар татчихж байгаа байхгүй юу? Тэр сүнс хүүхдтэй ингээд нөхцөх юм болиулаад хүмүүрүүд хэлүүлээ те. Тэгэд ингээд гэртээ очисон чинь эхнэр нь гэртээ ингээд ганцаархнаа. Би чамайг аягүй их хүдээсэн штэ гэд. Тэгсэн чинь эхнэр нь алуулсан эхнэрийн сүнс нь гэж. Тэ. Тэгээ өглөө ингээд эхнэр нь өө чи ингээд эргээд ирсэн чи ямар сайхан болов. Хүү чинь энэ дунд чинь хүүгээ тэрврээд дунд. Оо би чамд арх хийж өгье. Сакэ уу муу гэд ингээд уугаад. Тэгэд нэг сайхан унтчаад өглөөс ирсэн чинь нөгөө хүүхэд нь хаана байна гэдэг. Хүүхэд нь хүмүүс өргөд авцсан. Тэгсэн нөгөө хүүхэд нь нөгөө зөм цовонгаараа гүгээд нөгөө байшиндаа ирээд унтцсан байгаа байсан. Тэр байшин бүр ингээд бас амар болтой. Тийм биш. Нөгөө бас нэг юм зүү зэрэглэнд ороод унтцсан байгаа юм чинь. Тэгсэн чинь ихнэр чинь асуусан. Яг гэх юм бол тэнд ээж жагаад алуулсан. Тэр нь үлдээд алуулсан тий. Тэгэл манай гч болж байгаа юм чинь тий. Тэгсэтэл нөгөө нөхрийнх нь хувь тавилан гэсэн чинь Чингис хамаараа бас болно. Гэхдээ нөгөө нэг ямар ч доожоогүй хэр хүн ч гэсэн хүсэл байх юм бол хүссэндээ хүрж болдог нь харагдаж байгаа. Дайсны генерал юу дайн болол манай хүн гэж явж исэн чинь байл дээр нөгөө дайсны тал нь ялагдаад тэгээд тэр генерал нь тэр дайсны генерал нь өөрийнхөө туслахтаа тий чи миний толгойг таслаад тийм ээ тэгээд миний толгойг нуугаарай тэгээд дайсанд баригдаж болохгүй шүү гэд тэгээд өөрийгөө харгирээ хэлгээд толгойгоо зөвчүүлээд тэгээд нөгөө нөхөр нь туслах нь толгойг нь тэгээд аваад явах гэжсэн чинь ардаас төчрөж алчаад тэгээд нөгөө толгойг нэрэ жанжинээр очингуудаа би дайсны генералыг ингээ авсан ингээд тэгээд би чамд итгэхгүй байна те чи чамд шиг хүнд те алуулдаг энэ те генерал биш тийм ээ тэгсэн чинь тэгтээ яг би зүгээр чамаас агнамаар чи юу болмоор гэсэн би самуарай би те би цэрэг командлмаар байдаг. Тэгээд цэрэг командлуулаа самараа болцсон. Мадаа амар ундаг даадгаар сансандаа хүчиж байгаа байхгүй юу. Тэгээд явж исэн чинь нэг юуны нэг юм буурчин газар тэр нэг биеэ үнэлэгч хүүхдүүдтэй буурчин газар ороод тэгээ тэнцээ хөндлүүлээд хүмүүс манай хүн та яаж гав яваа гулсан гэдэг манай бүлтүүл төсрээд нэг ихтэй хүмүүс чинь нэг гоё ярьдаг штэ. Яг л тэр зан. Тэгэл айгуу гоё бүлт төсрээд ингээд сууж исэн чинь ихтер нь тэр биеэ үнэлэгч тэр дунд нэг хүнтэй мөнгө өгөөч яагаад гэрэлдээ гараад ир. Тэгэл манай хүн бүх юугаа хаяал тэг их нэртэйгээ яваал. Тэгэд нэг юунд буцаад тосгондоо ирэнгүүтээ тэр хүний нөгөө найзынхаа
хүүхдийг өргөөд авцсан. Тэгцэн амьдарч идэг байхгүй. Тий. Тэгээ киноны тэгээд гол зүйл нь тэгээд ирчүүдийн одоо юун дээр нөгөө нэг айгу алддгийг. Тэгээ юун дээр нөгөө ихнэрүүдтэйгээ хэл амаа олцдгүй юм тийм ээ. Тий. Энэ миний айгу тийм нарийн гаргасан. Тэр нэг хүүхдтэй юм авах гэж байгаа тэр би ихтэр би чамайг ийм болно гэж мэдээгүй. Би одоо ингээд баатар болчиход би чам дээр ирээд тийм ээ. Би чамайг бол би ингээд одоо ингээд яах гэдэг шүү дээ. Тэр ихнэр хайрлсан хайр байгаад байгаа байхгүй. Тэгэхдээ ихнэр яалтчгүй орхох нь орхицсан. Тий. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн бас нөгөө сунал тачаалдаа юм уу эсвэл юундаа ингээд төөрөөд ингээд самуурах үе бас эр хүнд бол байх нь байдаг тийм ээ. Эмэгтэй хүнд ч байдаг тийм ээ. Тэгээд цаад нь гол санаа гэх юм бол эрэгтэй хүн бол тэргүй тэр нэг гэр оронныхаа да хайртай гэдэг тэр нэг юу концепт байгаад байгаа байхгүй. Яг л гэсэн тэр нэг хайр бол эр хүнд бол энэ дотор байж идэг. Тэр нэг яаж нөгөө цаад тал нь юу гэж хүлээж авч байна. Цаад тал нь юу гэж ойлгож байна. Тийм ээ. Тэр үнтэй нөгөө нийгмийн зөгцөж гин үү. Тэ. Ингээд өнгөцгөө харах юм бол тэр зүгээр юугаа хаяал гэр орноо хаяал гавь явуулах гал явцсан хүн байхгүй. Тэгтэл тэр чинь өөр нэг хүн болж ич би тийм ээ. Тий. Би нөгөө байр суурь олох гээд нь шүү дээ. Тий. Тэгэхээр ингээ хоёлаа. Ерөөсөө булан тий. Дандаа юм сонгодог бүтээл олон улсад дэлхий дахинд зураг бичиглэлээр одоо дүрсчүүлсэн кино хэлбэрээр жүжиг хэлбэрээр бүтээлүүд яаж тусгагдсан байдгийг. Одоо танд ч бас дахиад нэг аав хоёрын хятад киноны юу оо зөндөө юм байна. Тэгээд хараа одоо энэ дэр бид хоёр одоо ингэж яах юм бол одоо тэр нэг магтуулаад тэр магтаалт нь ингээд автагдаад ингээд тэр нэг гой хүүхнийг дагаад явчлаа штэ. Сэтгэл зүйч явчирч асууя. Тийм ээ. Энэ тэгээд энэ тэгэж явцсан эр хүн эн чинь одоо эсвэл завхаа эр хүнд тийм байдаг юм уу? Тийм ээ. Одоо тий. Үнэхээр төөрөгдөл байдаг юм уу? Эсвэл үнэхээр төөрөгдөл байдаг юм эсвэл ихтэй хүн ингээд юм анзаархаа болчдөг юм уу? Тий. Наазах юм анзаархаа болчдөг юм уу? Тий. Эсвэл одоо ингээд үнэхээр буруу хүмүүжлэлтэй эрэгтэй хүн болоод ингэж явчихвоо. Тийм ээ. Одоо энэ киног би үзээгүй л дээ. Таны ярианаас, стори ярианаас ингээд сонсоо байж байгаа. Энэ дорны философи юм ойролцоолт. Бид нар чинь философийн хувьд бол их ойролцоо арт юм шүү дээ. Надад бол ингээд за нэг энэ иймэрхүү юм байна. Манайхаар бол юм бид нар чинь монголчилж ярина гэдэг шүү дээ. Манайхаар бол одоо тэр самурай болох гээд байгаа нөхөр бол манай нэг шилийн сай шиг тий. Эртний үз таалмарын дэл дээр л хүний ядуу туугаал тий. Тэгэл ингээд амар хэлбэрээр мөнгө олох гол. Нөгөөх нь бол зүгээр нэг сайхан ихтгэлт баян шиг юм шиг тий. Тийм ойхгүй хөдөлмөрлөө л ингээл. За чи юм шүү. Тэгтээ чи ингээд тий бас хүүхэн гоё хүүхэн тий. Долгор молгод ирүүлж байгаа шиг юм хайчдаг тий. Өнгөтэй хөлтэй. Гэт ингээд тгээ ингээ бодхолоор ирчүүдийн нөгөө гаргаж байгаа үед гоо сайхан мэдээж татгаж чинь тий. Гэхдээ Монгол ирчүүд ч гэсэн нэг тийм байгаа тий. Нөгөө амаагийн гадаадуудад хэлж байгаад Монгол айл юу ямар байдаг вэ гэдэг яриад шүү дээ. Бид нар ер нь нэг тиймэрхүү ингээ түрүүн манай хамбул малч чинь тий. Ерөнхий хардаг гэдэг хэрэгтэй хүн. Бид нар яг үнэндээ гомс дээр суучил омс хайгаа олдсон шүү дээ. Той шүү дээ. Энэ юу юм бэ гэдэг гадаад ирдэг тий. Ингээ ерөнхийд нь хардаг. Гэхдээ чинь эмэгтэй хүн бол одоо энэ ширээн дээр бидний ширээн дээр нэг аял тавьсан байна л ширээ байна гэж бид гурав харж ихтэй эмэгтэй хүн бол энэ аяхыг энэ дотор цай байна уу, кофе байна уу, тэнцэнэ ингэсэн байна уу, ширээний дээр дэвссэн байгаа юу юм гэдэг ингээ бүх юмыг хараад бид гуравтай хамт хараад тий. Энэ гомс нь ямар байна, малгай нь ямар байна гэдэг бүгднийг хараад хаашаа юу харж байгааг гурвангийн хараад ингэждэг тий. Ийм онцлог байгаа юм шүү. Тийм болохоор бид нэр ингээд энэ гэрийн чинь нөгөө айл гэрийн хос багна гэдэг шиг тий. Ийм хоёр бол хос багна гэдэг. Энэ хоёр л байж ич гэр бүл байдаг.
тий. Энэ хоёрын нэг нь байхгүй бол ганц хүн айл болтгүй, ганц мод гал болтгүй гэдэг монголчууд яриад байдаг шиг тий. Тийм л юм байгаад байгаа шиг байна л да. Тэгээ бид нар бас ингээд нөгөө жоохон гайгүй болонгуудаа бас айлын гоё юмыг харчих гал тий. Үцчих гээл ингээд тэмүүлээд ингээд энэ өөрсдийнх нь арын шин болов тий. Одоо яг энэ нэг хараа яг сэтгэл зүй ч юм уу эсвэл яг тэр нэг тийм ээ яг тийм хүмүүсээс энэ нэг бид нар лавж сонин тий тэгэхээр гарах бах тий. тий би бол энэ нэг бид хоёр одоо тэр хүн тийм ээ гэд хэлчих бид нар тийм юм мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор одоо бид нар сонсъё. Тийм ээ. Одоо яг сэтгэл зүйчээ авчираад тэр хүний гаргасан үйл яагаад тэгээд гаргачих. Эрэгтэй хүн болго ингэдэг юм уу? Эрэгтэй хүн болго энэ дээр адилхан байдаг юм уу? Энэ яг эрэгтэй хүний яг дотоод мөн чанар муу юм уу? Тэ? Эсвэл энэ дээр сул байдаг юм уу? Эсвэл ингээд бүх юм ерөнхий харддаг юм уу? Тий. Энийг чи код тайлбар гэдэг. Тий, энэ нэг код тайлбар гэж ийм нэвтрүүлэг хийх гээд байна л да. Наад кино ярих чиг сонирхолтой юм байна тий. Аа. Одоо ингээ харж яхад ийм юмнууд харагдаад байдаг байхгүй. Бид нар Солонгосын олон кинонуудыг маш их үзэж шít. Аа. За. Аа. Тэнгүүд тэр кино үзсээр байгаад манай одоо энэ хүмүүсүүд хүргэн бирээ яг тэдний шиг нэг юм байлгах гал янз бүрээр ингээл үзээл тий. Цовоох гол ингээл байгаад байдаг. Тэгээд бид нар чи уган болоод хүргэн сайн явах юм бол охин сайн явна тий. Эсэргээрээ охин тэр бэрдээ сайн хандах юм бол хүн сайн явна гэдгийг ингэж боддог ард юм шүү дээ. Бэрээ хайрлаад тий. Яагаад дархан бэр гэдэг цол олгоод байгаа юм тий. Өөрсдөө яриад байгаа. Дээшээ ингэ залаад байгаа тий. Ингээ өөрсдөө гараад байдаг. Гэтэл бид нэр чи одоо энэ соёлын довтлогоонд ингээ өртсөөр байгаад тий. Нөгөө уламжилт Монгол эр хүний эрхэмлэх ёс гал ингээл байгаа л гэдэг. Энэ ёс гэхдээ биднэрт одоогийн энэ бидний орчин үеийн мэдээллийн шуурган дум энэ тэр баримтлах ёс бидний нөгөө тоо хоёрын хэлтгээр код муу юм уу биш юм тийм. Энд чи одоо энэ орчин үеийн залуучуудыг одоо энэ өөрсдийгөө ингэсэн чивтгэр ижил тэгш эрэхтэй би заавал гэрээ угаах хэрэг шалаа арчих хэрэггүй чи ч гэсэн арчиж би ч гэсэн хоолоо игээд ах юм байхгүй чи ч гэсэн би цуг арих уу гэдэг ингээд үүрүүлээд явдаг болсон. Ийм нийгэмд те энэ кодууд биднэрт хэрэгтэй. Нийгмийн код нь өөрөө юу юм? Тийм. Бидний юмнууд их гоё гарах юм. Тийм зөвөр биний ингээд нөгөө нэг яг тэр одоо эрчүүдийн код мод гэдэг ингээд яриад л шүү дээ тийм ээ. Ер нь эр хүн болгон эн чинь нэг төрлийн асуудал тийм ээ. Хүндлэл бид нар ер нь хэрэгтэй шүү дээ. Хинт ч хүндлэл хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэр хүндлэл нь байна уу? Тэр хэрэгцээ хангагдаж байна уу? Наацхан хэрэгцээ тийм. Тэр айгу чухал шүү дээ тийм. Тэр одоо хүүхэн яагаад тэр нэг Кинжерог тэр сүнс сүг тэр нэг вакасигэд хатан татаад яваад явчихсан. Мэдээж гоё үзэсгэлэн байна. Нүдэнд юу тийм юм хуурдахад нь за мэдээж ойлгомжтой тийм. Гэхдээ тэр нь гол биш. Тэр хүнийг айгүй магтсан байхгүй. Айгүй их магтсан, хүндэлсэн. Тэр болгоо тэр нэг язгууртай хүний тэр нэг ихэмсэг байдлаар тэр хүн хандаад шүү дээ. Өөр язгуурт нь тандж байгаа шиг. Тий. Тэгээд ихэр чинь тэр нөхөрт Кинжерод ямар гоё байсан бэ. Тэгэхээр тийм юм тэр нөхөрт бас дутагдчихсэн л байх юм байна шүү дээ. Тийм ээ. Одоо жишээ нь манай ээж бол намайг баг багт ингээд өнгөрөөж байгаа юм хэлчихдэг гэсэн. Өө манай хүүхэд ч өстэй амар мундаг чи харж байгаараа гэл ингээд хүмүүс ороод өглөө тий. Инээ төрөл болсон. Нөгөөх нь өстэй өнгөрөөл гэл ийстэй чад. Гэл ингэдэг тий. Энэ юу л та шилжтийн үе ихгүй ер нь. Яг үнийг хэлэхээр. Тэ одоо түрүү хэлсэн шүү дээ эмэгтэй хүн детальчлдаг, эрэгтэй хүн ерөөхдөө хардаг. Яг хууч дээр үед бол тийм л байж л тэ. Эрэгтэй хүн ан аав. Нөгөө нэг адуу мал ингээ явчихдаг. Чадлан ч нөгөө бие онцлог гэж тэр. А эмэгтэй хүн болохоор нөгөө нарийн ширээ хардаг болохоор өөр хөөгд гэр орно. Ингээд яваад байдаг. Тэгсэн энэ ингээд бах болж байгаа. Тэгээ шилжээд нэг юм бөөнөрөө яг одоо ер нь бол үнийг хэлээд яг юм тэнцүү амьдрах ингээд юм шаардлагатай үе гарцаа тий.
монголчууд ч тийм шүү дээ. Нэг бол ээжигээ дахин шүтээд нэг бол аавыгаа ингээд нөгөө давс хуучрын тааруулж явдаг байсан. Одоо зүгээр парк гэх бүгдээрээ ингээд зэрэгцэж явах шаардлага гарсан учраас энд хамгийн их үрэгдэж байгаа нь ирчүүд байгаад идэг. Тэгэнгүүт энээс болж яаж ийм нөхлөөр сэтгэл зүй асуудалтай болж юм, эрүүл мэнд асуудалтай болж юм. Одоо тэгэл тестостерон энэ чинь ойлгомжтой шүү дээ. Аль болох юм чинь ингээл бэр чадлын юм гаргаад ингээл яваад байвал эрэгтэй хүн дажгүй байгаа л. Тэгэхгүй илүү хойдондоо шигдээл ингээл илүү их харих бий уугаал ингээл байгаа тахлаар нөгөө тестостерон унаадаг жишээтэй. Ер нь. Тийм учраас л энийг л ер нь тохируулъя зохицуулъя гэдэг байгаа юм л да. Бас нэг юм байна. Энэ бас буруу код байдаг тий. Эр хүн бас уйлж болно гэд бас нэг баахан уянгаллаа тий. Уйлах хэрэгтэй ч юу. Тий. Чи яагаад уйлж болохгүй гэд нэрч тийм үү. Нэг сайхан уйлчуур байдаг тий. Тэгэхээр энэ хараа энэ тэр би зүгээр юу гэж бодсон гэж тийм ээ. Зүгээр эр хүн гэж эр хүн л байх хэрэгтэй. Тэгэхээр хизээ хаана уйлахаа чи өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй юу? Чи таралцсан газар бол уйлаад байж болохгүй байхгүй юу? Би яагаад мэдсэн гэх юм бол манай нэг гэр бүл нэг жоохон хэцүү асуудал болоод бүгд уйлах хэрэг гарлаа. Тэгэхээр би хажууд нь одоо эхнэр хажууд уйлж байна. Манай охтууд ингээ хажууд уйлж яхад би цуг дагаад уйлвал багч юм болно ч тийм. Тэгэхээр би уйлж болохгүй. Энэ яг миний одоо уйлж болохгүй гэдгийг би шууд ойлгосон. Тэгээд тэрнээс би юу гэж ойлгосон гэх юм бол эрэгтэй хүн нөлөөсөө хүртэл хяндаг байх хэрэгтэй. Уйлж болно тийм ээ. Битүү уйл гэж байгаа юм биш тийм ээ. Уйлмар бол ууж болно шүү дээ. Гэхдээ хаана хизээ уйлах уу гэдгийг бас бид нэр жоохон бодох хэрэгтэй. Тэр нэг мэддэг байх хэрэгтэй гэж би бодож байна тийм. Чин зөвхөн Монгол эрчүүдэд л баг байдаг үлдэл баг тийм. Алин. Одоо саяны хашаахын тэр уйлахгүй гэж байгаа тийм. Хянах хэрэгтэй. Гэрийнхнийхээ тул би одоо дагуулад үйлчлүүл чинь юу болох юм Харин бэ? Яаж хизээ эднэрийг одоо зүгээр болгох юм бол та уйлахгүй гарааччих шүү дээ. Тийм. Аав нар одоо нэг тийм тайвшруулдаг гэх юм уу те. Яг тийм үр хийх ёстой гэдгийг би ойлгож шүү дээ. Энэ хамгийн амар уйлмар нь би байна шүү дээ. Ингээд юм чинь те. Тэгээ бодоод ахаар юу байгаа ч. Гаргалгаа заавал байдаг л байхгүй юу? Энэний гаргалгаа одоо сая ингээд одоо юу вэ? Уйлах ёстой мó уйлах ёсгүй маш ихаа. Тэгээ одоо тий. Харин тэр нэг эр хүн бол миний хувьд бол заяа. Эрэгтэй хүн уйлахаа өөрөө зохицуулдаг л байх хэрэгтэй. Энийг шийдэж байгаа ганцхан үйлбэр байгаа байхгүй юу? Эр хүн нулимсцөөтэй л байх хэрэгтэй. Цөөтэй. Яалч гарах шаардлага бол байх ш тагцал зовсон тийм. Энэ дээр бол гарч байх. Гэхдээ яг үйл ихлээр үйлж чаддаг шүү дээ. Тий. Айгу хэцүү. Одоо та ирээд. Одоо та жишээ нэ. Одоо жишээ надад бол нэг ийм байдаг. Би энэ одоо сүүлийн үеийн Монгол кинонуудыг харж байхад нэг гэл нэг орсон тийм. Бухимдлаа гаргаж байгаа нэг тийм ирчүүд. Энэ манай энэ ирчүүд байдгүй юм баггүй юу? Тийм ээ. Тэр би ингээ солиороо гараал тийм. Гэл ордууд гайхаж штеп хүн тийм. Үгүй хаа байсан тэр уул руу төвчж очиад мэдрэмүүдтэй шиг наан тэр чинь дэлбэрчин шүү дээ. Төвчлөлтэй дэвшнэстэй лошоо гэх. Одоо бид нар Монгол ирчүүд зодтолтоод идэх тийм мөрөлт зөрүүлдэл ингэчингүүд гарч ирээ шууд нутар зөрүүлээд байдаг. Магадгүй тэр нөгөө бүхэмдлэн богшсон тий тэрийг гадагшлуулж чадахгүй байж байгаа л яг тэрнээ гарч ирээл ч мэдлцээд тий би амар бухимдсан явж ягаад нэг бугшиг багийн үрсгээ мөрөгчөөд өөдөөс нэг өмбү шиг хараад байвал уур хурд үстэй замаа хараачтай яг л тэгээ нөгөө хараал нэрloo урсгах нөгөө нөхөр бас жоохон асна тэгэл ингэ штэ тэгэхээр тий зүгээр мэдгүй энэ дэр хүн харин яг ир хүн яах хэвтэй юм тий. Одоо зүгээр яг ингээд ингэх юм бол манайх яг энэ дэр яг ирчүүд маань бухимдлаа ер нь яаж гаргаад байгаа юм тий. Тийм зүгээр ихвчлэн зүгээр би бол ер нь бас аюу их аргуулсан. Ер нь тэгэхээр бас ихэл байгаа харагддаг шүү дээ. Ер нь тиймэрхүү жоохон утруулсан тиймэрхүү юм балгач нь тий. Ирчүүдийг ер нь тэгтээ их уйлуулдаг хүмүүс чинь ээж юм шиг надад санагддаг. Манай жоохон багт жишээ нь манай ээж ингэдэг байсан. Ах нар их чинь ингээд за та нар ч тий яг
эхнэртэй эхнэр хүүхдээ гээд те нөхөр хүүхдтэйгээ яваад би айлын баг байхгүй. Энэ муу л намайг үүрээд явна да гэдэг байсан байхгүй. Тэгэнгүүт гэж би өөрийгөө бодсон шүү дээ. Би одоо энэ хүмүүс ингээд надаас илүү хүчтэй чадaltaй сайхан ах эгчнэр байж байгаа чинь тэд нарыг тэхгүй хашир яагаад ингэж ийна гэж өнгөтэй би аяа тавгаач муугач ээжчдэр хэлнэ үлдээ ингээд ороод унтахтаа болчихдог гэсэн. Иш энэ хүү ингэж бодож яхад миний байгаа чараа гэж би нулимс жоохон ойртой л доо. Тэгээ үлчдэг. Одоо тэгээ бодоход ингээд нөгөө хүүхдээ Монгол эмэгтэй болвол тий ялангуяа хөвгүүдийг болвол чанга байлгах гэж тий эндээс ухаачаасаа чи ийм хүчтэй шүү чи ийм шүү гэж ингээд багаас нь хэлээ ингээд үгээрээ тий үйлдэлээр ингээд идэм болов гэж боддог байхгүй. Юу шүү дээ. Их хүн бол үгээр. Тий. Миний хүү ийм байгаараа тийм. Чи чадахгүй гэдэг Монгол эмэгтэй байхгүй шүү дээ хүүхдээ. Чи чадахгүй бол үйлдэлээр явах. Чи юм биш гэдэг хүн байхгүй шүү дээ. Миний хүү чаднаа л гэдэг тий. Эцэг хүн болохоор үйлдэлээр явчихж байгаа. Харин шүү дээ чи эцгийг хараад. Тий. Өөсөө тэр ингэж хэлэхгүй сургаад байгаа байхгүй юу? Энд чи одоо эцэг их гэр бүл гэдэг утга учир энэ ч л байгаа шүү дээ. Тий. Болохгүй аавынхаа энийг дүүрээчгүй. За чи тэгвэ чи тэгж болохгүй шүү. Гэл хүүхдээ сургаж юм гэж үгээрээ сургачихж байгаа. Тий. Тэгэл ер нь зохицлол доо энэ ертөнц чинь ингээд гэхдээ одоогийн байдал энэ зохилтлогоо энэ зохицол нь алдагдаад байгаа учраас үгүй ядаж хідүүлээчсэн ингээд суугаад нэг жоохон ойлгуулъя тий. Яг тэр шинжлэх ухаантай навсрыг. Тий уламжлалтай авсрыг. Сонирхолтой навсрыг, сэтгэл зүйтэй навсрыг зүгээр ингэж байгаа л ер нь ингээд хүмүүстээс Одоо ингээл ихтэй хүнийг одоо ингээл хүндлэл хэрэгтэй гал учир зүггүй цаасан болгоо өмсгөл те магтаад ах нь зөв ч юм уу буруу ч юм уу те мэдэхгүй шүү дээ бид нар тийм ээ. Гэтэ ер нь тодорхой хэмжээний нэг хүндлэл ер нь ямар шүнд тийм ээ. Хэрэгтэй л гэдэг. Даялгүй хэрэгтэй хүнд бол хүндлэл ер нь байдаг те. Тэр алга болчихоор ер нь нэг тийм надад ч гэсэн тийм үе байсан л да. Ингээд миний үг биш болцсон тийм ээ. Тийм үе бол байна. Одоо тэгээ нэг эрчүүдийн дортой үгэнд ч юм уу энэ юм их мухагаар ханддаг болчихлоо шүү дээ. Одоо их оронч үзэл эр хүн гүндүү Монгол эр хүн гэдэг эднийг ингээ харахлаа. Их оронч гэж цээжийг гэлдээд байгаа хинүүс юм гэхлээр нөгөө ажил хийдгүү юм бүхний жадлын эсэргүүцч гэдэг нөхдүүд байж байгаа юм тийм. За гүдсэн энэ нэг гүндүүгүй Монгол эр хүн гэдэг үг бол яг үнэндээ хуучин бол Монгол эр хүнийг сайн сайхныг тодорхойлдог ойлголт байсан бол одоо бол энэ эргүү мангардуу нөхөр юм байна да гэж хүн ойлгохоор тийм. Тэгээ манай энэчтэй жоох нэг тийм сайхан гардоо гэж ингэж тийм. Тэр уган ба сайхан гар чи нэг юм нашаал хийдгүү хуучин бол тийм ойлголт байсан баг тийм. Одоо гэсэн чинь жоох ийм нөхөрдөөл гэдэг үгийг тийм байдалтай болгоод байна шүү дээ. Тэгээ одоо энэ эсэргээр эмгтээчүүд ч гэсэн ийм гүндүүгүй сайхан ир хүн гэдэг бол их гоё тийм хүнд бол ирчүүд татагдахгүй баг тийм. Даах хүн булчинтай сайхан залуу татагдж байгаа л баг. Гэхдээ чи яасан хүүхэн шиг шалчанаар юм бэ гэдэг. Нөгөөдөө чинь ингээд биднээс тэгдэг болчиход байна шүү дээ. Эмгтээчүүд нь биш, ирчүүд нь нэг юм эмгтээлэгдүү хов бацж байгаа юм шиг байдалтай болцсон тийм. Одоо тэр нууц группүүдтэй ээжүүдийн групп бид нар дээр бид нарыг бол сайхан ингээд үжилдэг юм шиг л шүү дээ. Нэг залуу нөгөө нууцаар орсон байж байгаа маягдаад балардаг шиг тийм. Тэр шиг та хоёрын контент маш гоё ирчүүдийн яг ингээд нэг эмэгтэй хүн ч одоо үртэй хүн үрээрээ гэдэг шиг тийм. Эрэгтэй хүн л эрэгтэй хүнийг ингээд хамгийн сайн ойлгоно гэхээс эмэгтэй хүн одоо чи тийм байх хэвээр юм байх хэвээр ингээд ах нь өнөөдөр нэг утгагүй шүү дээ. Тэгвэл бас эмэгтэй хүмүүс одоо эмэгтэй зочид оруулж ирээд хоёлоо бас санал солилцсон тийм ээ. Тийш дээ. Тий. Бас ярилц. Ерөөсө тал талаас нь л ярилцах хэрэгтэй. Гол нь яг нэг санаа зовж байгаа зүйл нь энэ нөгөө нэг талцал байх вэ? Талцуулах вэ гэж хүмүүс харах вэ л гэж би одоо сан. Тийм талцал бол ерөөсөө байхгүй. Ерөөсөө л
цогцол, нэгэнтэйгээ эвлэл тэгээд дээрэс нь эрэгтэй хүний амьдрал, сэтгэл зүй талаас, уламжлал талаас, сонирхол талаас, эрүүл мэнд талаас аль болох гэдэг мэдээллийг л өгöd. Яагаад тэгэхээр эн чинь мэрэгжлийн одоо амьдралаа зориулаад номын сонсоод ингээд эксперт болсон, мэрэгчлэлтэн болсон энэ хүмүүс чинь амьдралаа зориулсан байгаа шүү дээ. Биднээс юу гэнэ мэдээлэл өгнө гэдэг чинь нөгөө чинь ингээд айгүй үнэтэй өв болчихж байгаа байхгүй. Даа ялангуяа айлын эрхэн ирүүлээвэл гэрүүл тэр чигээрээ л ирүүлээ. Ойлгомжтой. Сэтгэл санаа нь амгалан байвал гэрүүл тэр чигээрээ л амгалан байна. Энд чинь айн ижлэн ч багтж байгаа, ээж аав нь ч багтж байгаа, үр хүүхдүүд нь ч багтж байгаа учраас хэр эрхэн заавал яригдах болсон цаг. Тийм бас тий. Би зүгээр яг ингээд ховдоо тийм ээ. Хүчрхэг эмгтээчүүд гэхээс илүүтэй ад жаргалтай бүсгүүчүүд байгаасаа гэж би үсч явдаг. Тийм ээ. Хүчрхэг бүсгүү гэж яригдчихснаас ад жаргалтай бүсгүү нар олон байгаасаа гэж боддөг шүү дээ. Тийм шүү дээ. 80 эмэгтэй гэдэг сонирхол төгөө хүртэл гаргаж иж кино хийж шүү дээ. Тийм үү. Тэгээ цаан чинь тэгээд ах чи одоо энэ тэгтээ их гоё контент болох юм байна. Энэ Монгол эр хүн бол дэлхийн ертөнцөөс үгүй болчихгүй байна. Ер нь эр хүн гэдэг ойлголт бол эр хүн байгаа цагт энийг ямар нэгэн байдлаар судлахгүй. За тэр нь шинжлэх ухаан байна уу? Юу байна? Урлаг спорт байна уу? Соёл урлаг байна уу? Түүх хийж болно шүү дээ. Тэгээ би яагаад би тэр түүхээ би бас ингээд дурдаад яаж юм гэх юм бол би нэг Оросын тийм Хакас гэдэг ард түмний дунд ингээд амьдарч үзлээ. Тэгээд нэг юм харсан. Тэр үндэстэн жоохон тийм бүсгүүчүүд нь орсуудтай гэрлэх аягүй сонирхолтой тийм болцсон. Тэгээ яагаад тэгж юм гэсэн чинь манай ирчүүд аягүй их ярих уудаг ингээд. Тэгээд тэр чинь удаан хөрвжлүүл тэгээд дандаа эрлийн зүгтүүд гарна гэдэг ч юм уу те. Тэгээд тэр нэг үндэстэн баг гэж л тийм ээ. Тэгээ яг тийм бол арх уугаад ирэх юм бол тэр чинь нөхөн үрчүү асуудал яригдана тийм ээ. Тэгээд ингээд хүүхнүүд нь ер нь Орос сүнтэй сууя гэсэн тийм сонирхолтой болсон гэдээ би бодохоор эн чинь бол хамгийн амар тохио гэдэг юм байна. Тэгэж бодсон тийм ээ. Тэгээд бас тэгэл ер нь том гүрний бодолч бас явж л байдаг баах. Тэгэл янз бүрийн л хүчин нөхцөл зүйлүүд байдаг бах гэж бодож байна. Тийм болохоор яг энэ дээр бид нар өөрснөөхөө энэ бодлыг тэр мэрэгчлэлтэнгүүдтэй ярилцаад та юу гэж бодож байна? Энэ үнийг ямар тайлбар байдгийг энэ үнийг л одоо үзэгчтэй хүргэх зорилготой нэвтрүүлэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол нөгөө бидний нэг өнгөцгөн хараал балаараал гэдэг одоо сошиалар амирх явдаг үг байдаг шүү дээ. Охид яавал үндэстэй яа маань гэх нэг юм балаа юм биш те. Энэ яг эр хүний мөн чанар юу юм, эр хүний дотоод асуудал руу ялангуяа энэ ил гаргадгүй тэр юм руу өнгийсэн контент болох нэ. Тэгээд данган эрчүүд ч биш. Охид бүсгүүчүүд маань, эмэгтэйчүүд маань тэ энэ эрчүүдийг хүмүүжүүлэх ээж нар маань, эмээнэр маань ч сайхан ярилцдаг, ойлголцдог ийм контент болгоно. Та хоёр ийм контент сайхан амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд энэ сайхан эрчүүдийн код гэдэг контент манай Монголик Voice Media-гаар цацагдах нь энэ хоёр энэ контентыг хөтлөн явуулах энэ хоёр мундаг хүмүүстэй та бүхнийг уулзууллаа. Дараагийн контентоор энэ хоёр маань та бүхэнд эрчүүдийн тухай, эрчүүдийн кодын талаар цуглаар хүргэнэ.